자, 선반로 나서 있어요, 나. 선반로. 자, 선반로. 자, 사야. 자, 선반로. 자, 산으로. 자, 인가 가. 만 사사사호 내가 또 달아가 더 걷다 가라면 돼. За сайвч юм. Саардлаа сайхан үлдчихэв. Тавлаг. Таны ажил хийдэг сайвч. За тарган сайхан үлдчихэв. Сайхан үлдчихэв. Сайн явж. Ажил хийдэг байна уу? За сайн уу. Тарган сайхан үлдчихэв. Сайхан үлдчихэв. Сайн уу. Сайвч байна уу? Сайхан үлдчихэв нөө. Ажил бий тавлаг. За сайн байна та. Тарган сайхан үлдчихэв. Сайн. За. Мэдээгээ тавлаг сайн. За одоо ингээл нэг бүс зүтгэл тэрэндээ. Байцлаа. За. За нэг бүр ингээл бүтгэхгүй. За тарган сайхан үлдчихэв. Сайхан. Мэдээгээ тавлаг байна. За өнөө гаргаж байгаа. За өнөөдөр зөвхөн сайхан үлдчихэв. Тухайн аймгийн зөвхөн сумын одоо Батал цэнгийн гэрүүд маань одоо Монгол улсын авраг сайхан бүсээ үүнийг бодож байна. Ардуулахаар энэ цуг явж байгаа хүмүүсээ товчхон танилцуулж байна. За манай Зохион аймгийн засаг дарга Өнөр хоёр дарга. За Зохион аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ардсан намын дарга, Ардсан намын бүлгийн дарга Төрийн төлөөлөгч. За дараа нь манай Зохион аймгийн хөдөө аж ахуйн газрын даргаар 12 жил ажилласан. Зохион аймгийн мөрийн спорт яажны хамтаг үүсгэн үүндийг байна. За тэгээд дээрээс нь цуг өндөө хүмүүс ирсэн. Яг зарцсан хэмжээг болчихсон. Өнжил зарцсан. Тэгээд хамгийн баг. За тэгээд төлөөлөгч байгаа. За тэгээд өнөөдөр нутаг усаа, уул усаа, нутгийн зон овно, ахан дүүсээ баяргууд улсын авраг начин болж байгаа. Надад цэнгийнхаа гэрүүд ингээд цоод ширэн дээр болсон. За энэ авраг бачны үйл шиг үзүүлээ. За дугаар номер 073 Мансмаа хөвгтөд алдарчилсан таны малаж хон салбарт үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасныг үнэлж Монгол Улсын засгийн газрын 2026 оны 1-р сарын 28-ны 30 дугаар тогтоолыг үндэслэн улсын авраг малчин цолны үнэмлэх тэмдэг болох Төрс өдөө аж ахуй хөнгөн өдрөөс энэ бодомсор 2026 он гэсэн байна.
За ингээд улсын авраг зохицуулж явж байгаа Дадар Шүнцэн болон түүний гэр бүлийн хамтлагаараа Халуун баяр өгцгөөе. За ингээд төрийнхөө ширэмдээ зохицуулаад Халуун баяр. За ингээд улсын авраг болсныхаа энэ төр зүүцэх байна. тууз. За манай. За энэ төвөд ерөөсөө Бүтгэрийн Баатар болтол нь одоо тайлбарлахгүй болсон зангидаа ичих. Өгөөд байж тийм. Яа ерөн дээр болоо тэгэл байж. Хаач явсан тэгээд тэгээд нөгөө талаараа тавих юм уу тэгээд энэ үтэйгээ удчих юм уу? энэ тэгээд одоо дор сар гараа үүдэг юм шүү дээ. За энэ авраг мөчний шагнад бол хамгийн шудраг шиг байна. шудраг. Тэр үдээр. Тэ. Тэгээ уг нь энэ удааны хоёулангийн цогтон дооцсон байсан тэр их зүг юм шиг байна. Тэгээд дөрөн цог хэмж байгаа гэдэг. Тий, хоёулангийн бөөнд нэг өөр байгаа юм. За энэ бас Бүтгэрийн Баатар. За ингээд Монгол Улсын засгийн газрын өргөмжлөлийг уншиж тавьчихлаа. Монгол Улсын засгийн газрын өргөмжлөл. Завхан аймгийн төлөвтэй сумын Ойгон багийн нутгийн Нансмагийн Дадар Шүнцэн үндэсний баялаг болсон мад аж ахуйгаа татвартай барьсан улс орныхоо эдийн засаг нийгмийн хөгжилд үнэтэй хөв нэмрээр оруулсан бүтээлч хөтөлбөрөөр өндрөөр хөндөж улсын авраг малчнаар шалгаруулан өргөмжлөө. Эрдэнэт мал Сүргийн тэн буян хишиг аривчин дэлгэрж явах болтугай. Монгол Улсын нэрмжийн сайдын замдан шатар, хөөсөлөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд юм Бадам сүрэн 17 дугаар журны сүрээр дарагчдын гал мөрөмжил 2026 он гэсэн ийм өргөмжлөлийг гардуулъя. Улсын авраг малчнаа сонид гардуулъя. За энэ ингээд дээрээсээ ингээд санагдах дотроо эрдэнэтэй учраас За дээрээсээ сар. энэ ингээд санагдаж шүү дээ. Тийм байна тийм байна. Өндөө байна. Дотроо нуус эрдэнэ. Оо. За энийг хөө цааш нь өгч. Тэрийг Тэр батлаж. орлуу олон Тэр хойдлын орлуу тавиад байвал зүгээр. Дандаа наа Тэрха. наасаа төлөө Наад чинь угаасаа хэрэг болно. Барай байж байгаа. Барай байж. Тэрийг авчих. За. Яа за энэ чинь. За хөөс удаач. Гэргийн яврагч чинь Нөгөө чинь. гэрэг батламж мадад чухам үйлдвэрлэлийн үр ашиг бүтээмжээр нэмэгдүүлэн нийгмийн эдийн засгийн хөгжилд үнэтэй өв нэмэр оруулсан танд улаан ханцтай 5 хантай гэр олгох шагналын батламж болох хөөс өдөө хөнгөн үйлдвэрийн яамсан батламжийг гардуулъя. Орлогоо Орлогоо Дамжуулаад амжуулаад өгдөө. Аваад. Өчигдөр нат цааш өгчих чи тэрүүтэйгээ нас. Даалц гэрээ итвчөө. авраг мөчнөөсөө гэргий Гэргээд авраг мөчнөдөө дөрөсөн нутгийн жишээ гараад. Авраг мөчнөдөө дөрөсөн жишээ гараад. За. Цааш нь орчих. Орлоо орчих. За та газар. Дамжуулаад тавал. Баярлалаа. Бид бүгд гэж байна. Усаа урмч.
За баярлалаа. За баярлалаа. Ерөөл дээр болдог. За баярлалаа. За бац. Ямарч 2 сарын 14 Валентин баяр өдрөөс нэг юм дэлгэцлийн нэг юм гол цаас авч байгаа. Тэгээд энэ чинь надаас 2 хахаа тэр үеийн могон гол өссөн хоёр баггүй. Тэгээ миний мэдх татар гэдэг нэг аймгийн авсан дээр нэг юм байсан. Тэрийг одоо энэ улсын авраг энэ чинь нэг аймгийн авраг улсын авраг аймгийн хошоо болно гэж бодоагүй нэг сумаар бүх мэддэг маань ингэж бодоод өгсөн байсан. Одоо энийг юу гэсэн уншааг нэг өгч. Манай алд биеэр агдуу төвдөө өрлөг аваад алд биеэрээ очиж чадаагүй 10 хэдэн мөр төрлөж ажлын амжилт хэлсэн. Манай нутгийн унан хөө Монголын сурмаг жарахаар нэгдлийн тушаалаар төлөвтэйг зорьсон наа хичээн 2 дахь банд 8 жилийн сургууль найзуудтайгаа тоглож өссөн хосрон очтой жаамаата хотын явсан бацаа ардын армиас халагдаад амсхий төр хэсвжээд аахыхаа ажлыг авсан арай л залуу хүн бригадын дарга хөгжлийн их нүсэр ажлыг туудуугүй хийсэн тооцоотой намын гишүүн авгаа авсан нийгмийн идэвхтэй төлөвлөсөн гэрвэл алсаг уран саангараараа ариун голонтой мануулаад айргийн цээжин төхөнсөн адуутан цайн хүргэн хүү болгон сүлдээ бээр дагсан буузгар цайн том хүргэн ачхлын эдэн тэмээг арилж дарахгүй байлгаад төдөлтөө сумаандаа тэмээгээр эдэнтэй тэргүүлсэн тэгнээ дахтинкээ тэрэ төдөлтөө сумынхаа түүх тоогоор төмний их холмор айрагдуулсан тэр болгон хүн заяадаггүй төмөндөө танигдсан уяач ухаан жаргуур антаа жанаагаараа жарантаа магаараа малаад гуулж удам дагсан малчин бэлтгэсэн ухаан дэлсэн зөлхөрөө том банд барыг төрийн сургууль төгсгөөд Азийн дагн Улаанбаатарт ажилд оруулсан ардал сайтай ахын дүү арлын улсаас ирсэн ачааны том машинаараа аймаг улсгүй тээвэр хийсэн аахыхаа алтын шав аюулгүй мандаа тээврийн жолооч огн багасаа онцгороод төдөлтөө сумаараа тодорхойлуулаад аймгийн сайдтай өрсөлдөж гарсан авраг малчин ажилсаг залуу урд хамжилтандаа хөдөлмөрлөөд улстай данстай малчин болоороо гэж 2014 оны 2 сарын 14 Валентины баярын өдөр Батмунгийн гэрүүлээ зохиож нэг хожоо нэг үеийн дараа гарсан. Яа манай Батманы авраг малчин болсон. Энэ авраг малчин болоход өөрийнх нь хөдөлмөр их чухал. Тэр байгаад тэр байж байгаа тэр орон нутаг тэр нутгалж байгаа нутаг өвлжөө бууцах чухал. Тэгээд энэ цаг улсын авраг малчин төрүүлсэн өндөр цагааны өвлжөөнтэй нэг 2-3 үг хэлье гэж бодсон юм аа. Дааган дэлгүүлийн үргэлжлэл болсон Далив хотод төрж исэн нутаг олон тооны аршаан болог эмчилгээний шавартай огн нураа өнгөртэй тэрвэрж тогтсон айргын нэртэй уулын цээжин буянд орших өндөр цагаан нэртэй өгөө шишгэн бүрдсэн өвлжөө. Хоёр хүүшийн хоороор орж ирэх сэвсээ салах нь хонь малынх нь бэлчээрийн засыг нэмгэлдэг ойрхон цусдаг айлуудын адуу тус намарчдаг айлуудын олон тооны бадмал бэлчээрлэж байдагч зориод ирсэн айлуудынхаа малыг зутаалгүй оруулдаг зулагтаа өвлжөө. Бүтүүдээ хүлээж байсан зүйл нь бүтэн нэг үеийн дараа би улсын аваргын болцлыг хангаж босхын даваад улаан халз гэрээр шагнуулаад ураг төрөл найз нөхдөд цуглуулсан үед нь анги өдөртөж байсан багшийн минь алдраа жаахан өөр давхан нутгийн төлөө завгүй хөдөлмөрж явдаг зангарахтай мэрэгшил мэдлэгтэй төрийн төлөө төвшин аймагтай томоохон албуудыг хасчил байсан асхтынхаа нарт компаниараа огуулдгээс эрхмийн хүү аль чичээнгүй дүндэг
Хотуудын өлгийн нутгийн төлөө хичээнгүйлэн ажиллаад байдаг засаг төргийн адилхан Жигдава Завхан аймгийн удирдлагууд түүх 100 жилийнхаа өмнө улсын аврага гадаж авсан төвдтэй сумын засаг дарга хамгийн гарын удирдлагын гардуулж исэн улсын аврагын батламж битгэж өргөмжил ховн сэлт хуйн бэлэг хүргэсэн явдал баяр хүргээд жирсмэс гэр нэрээгүй. Тэгээд би өчтөрөөс сайхан бухимдалтай байна. Гэхдээ яхаа замдан шатаргаан удирдах байсан засгийн газрын ажилтны дутмагж хөдөө аж ахуйн яамны сайд дарга нарын хөшүүн хоорог явдлаас болж улаан хаалттай гэрн учир бүтүүлэх шалтгаанаас хойшлсон урагдж ирсэн зочин төлөөдийнхаа өмнө базынхаа өмнөөс ууж төсөө. Улсын авраг болсон хоёр маань олон сайхан хөдөлмөрж урт сайхан насалж олон сайхан залуучуудыг араасаа авраг малчин болгон суутай байхын үлдээтэй сайхан ирээлийг өршгөн дэвшүүлэхийн ялданд манай энэ бацын минь найранд ирсэн марк дугаар нь өөр машинээр ирсэн зочин төлөөлөг та нарын юм зорсын иргэн шилтэн бүтгэж ажил нь өндөр хүч эрүүл багс үзий төрөлөг өргөн дэвшүүлье. Бид нэг айлын бац. Түнхээ ч бас мөн шүү дээ. Тэгээ эдгэрсэн цогны нэг. Маатайгууд бол талхаж байна. За баярлалаа. Хамгийн хамгийн газраас дуусам шалгуулах гал. Дуусамжаа шалгуулъя. Эрхэм мөндөд татаж явсан түүний гэр бүл 17 дугаар жилийн сүрээд орчмын галморын жилийн тохиолдолд үндэсний өв соёлоо өдөн уламжлаж хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйлчилж олон жил хөв нэмрээ оруулж мал сүргийнхээ бүсэс чанарыг сайжруулж аймаг сум баг хав толгой хошуулж улсын авраг матчин хэмээх эрхэм мөндөдтэй цол тэмдгээр шагнагдсан тул дурсамж гарын мэдлэг амт гардуулваа. Тав өшөө мал сүргийн түм мал өсөг бодлоо. Хөдөө сумын засгийн хамгийн газар үндэсний зөвлөлтийн сурах. За баярлалаа. За тэгээд хэсэг далдганы уут нэг сайхан цоохор авдар бас аваад ирлээ. За баярлалаа. За муутай чинь надаа тэгээ за хүлээж авлаа. За би нэг аврагтаа зориулаад нэг бичлэг өгье. Өнөөдөр төдөртэй сумын маань иргэн дадрж үлдсэн улсын авраг мачин хүмүүстэй гэр бүлээрээ удам судраараа нутаг усаараа авч байна. Өнөөдрийн ойгон нуур төдөртэй сумын одоо уул ус энэ Могонголын энэ нутаг ус бүгдээрээ баярлаж, иргэд бүгдээрээ баярлаж байгаа. Ахан дүүс нь бүгдээрээ баярлаж байна. Энэ бол та бүгдийн одоо удам судраараа ажилласаар хичээлгүй явсны одоо баяа шагналыг төр өндрөөр үнэлж байгаа. Илэрхийлээ гэж ингэж ойлгож байна. За яг энэ гал могоо морин жилийн босхон дээр энэ сайхан шагналыг нутгаас минь одоо энэ улсын авраг малчин төрж байгаа төлөйг баяртай байна. Гал морин жилүүд, ер нь морин жилүүдэд Монгол улсад бол томоохон их сэтгэлгээний өөрчлөлтүүд гардаг. Зарим түүхийн баримтаас дурдвал өгөөдөө хаан одоо морин жил төрсэн байдаг. Гуюг хаан морин жил одоо хаан судалд суусан байдгийг. За Алтан ганжуур данжуурууд Лэгдэн хаанаас эхлээд 3 таа энэ яг дандаа морь жилүүдэд дахин хэвлэгдэж төмөн ууланд төгсөн буйны ном цацарсан жилүүд байдаг юм байна. За Завхан аймгийн хувьд бол онцлон хэлэхэд 1930 онд Тосон зөнгөл сумын харьяат эс шагж авраг маань яг морь жил 10 даван улстай төрүүлж ирсэн. Эндээс бэлэгдээд удах юм бол энэ морь жил Завхан аймгийн одоо спортынханд бол өндөр амжилт гаргах боломжтой. Ер нь гаргадаг ийм жилүүдээ. Тийм учраас Завхан аймаг маань одоо энэ жил гал морин жил бол спортоор бол өндөр амжилт гарах болов уу гэж ингэж хүсэж хүлээж бэлэгдэж байна. За 1966 онд Завхан аймгийн харьяат бас Эс Норвсан буугай Монгол улсын хамгийн залуу гавьяач жүжигчин гэдэг цолыг авч байсан 10хан наснда. Энд утгаараа бэлэгдээд харах юм бол урлаг соёлынхан маань бас өндөр амжилттай байх боломжтой. Төрдөө бас гавьяа шагналаа өндөөлөх боломжтой ийм сайхан жил байх болов гэж бодож байна. За 1978 онд Завхан аймгийн сонгон сумын харьяат Эс Намхан Нэмбуу гэдэг хөдөлмөрийн баатар маань 29 наснда бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар хэмээх юм гайхалтай цолыг хүрдэж дараа нь улмаар ардын хурлын төлөөлөгч болж ирснийг бүгдээрээ мэдж байгаа. Энэ нь бол малчин төмөн, хөдөлмөрч төмөн төр засагт хөдөлмөрөө өнзүүлж, төр засагт дуу хоолой нь хүрж, ер нь Завхан нутгийн ард түмэн одоо энэ морин жилд цог хэмэр дэлгэрсэн сайхан жил гарах болов уу хэмээн энэ гурван баримтаар бол одоо ингэж түүхэнд дурдж бэлгшээж байгаамаа. Ингээ та бүхэн морин жилдээ илгээрээ инк амгалан төрлөөрөө төвшин амгалан, төрөн төвшин амгалан, төмөн олон, амар амгалан, сар шиндээ сайхан шиндээрээ
сайхан малчныхаа аваргын энэ сайхан найран дээр хэлүүлээ. Удам угсаагаараа нутаг уул усаараа сайхан хамтдаа ингээд баярлцгаая. Тэгээд өнөөдрийн энэ наадам баяр найр хурд дуу чимэг нэмэхээр за Монгол улсын сумын зан. За аймгийн алдарт уяач. Соёлын дэргүүний ажилтан. За тэгээд морины хэмэх тогооны өрөм. Тогоотоос үний өрөм хэмээх мөнгө дуучин маань өнөөдөр бас энэ сайхан найрыг маань айдууны мэлцгээр ингэж чимэлтэй байсан байгаа. Ингээд мөнгө дуушна гэдэг юм юм. Бүрья. За их шүндэ баярлалаа. За ерөөд үеийн дэлгэрсэн өнөөдрийн сайхан өдрийн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Ерөөл залгсан энэ сайхан өдрүүдэд Завхан нутгийнхаа зан болонтой улсын их хурлын эрхэм гишүүн Банзарагчийн өвшин гишүүнийхээ багт орж төмөн олонтойгоо дуу гişгийн цэнгэр хадагтайгаа авчран золгож ажил үйлс амжилт бүтээл адуу малынхаа гишүүнийг дэлгэрүүлж мянган малчдынхаа манлай болсон эрхэм сайхан хүмүүсийн хотонд ахын дэвстэй ард зан олонтой авчран золгож байгаадаа сэтгэл дүүрэн баяртай сайхан байна. За тэгээд улсын аврах хэмээх эрхэм сайхан алдрыг бүтсэн эрхэм таажтаа аз жаргал амжилт бүтээл таван эрдэнэт зургийнхэн гişиг үеийн заяа үеийн үедээ өрийн үрдээ өөдлөн дэвжиж өргөжин дэлгэрч байхын ерөөд үеийг өргөн дэвшүүний нүүдэлчин ахуй соёл маань мөнхөд бодорч байх устугай. За тэгээд хүндэтгэн хүрэлцэн ирсэн бүх сайхан зочдтой аз жаргал сайн сайхны дээд өсөн өрөө Монгол сайхан найрын хамрал дуун дуграа дундардгүй дүүрэн бэлэгтэй төвшин жаргалтай инээд баясгалтай эдээ ундаа элүүг дэлгүүг сайн сайхан байдаг учраас өнөөдрийн энэ сайхан найранд та бүхэн маань баяр хөтөлтэй сэтгэл дүүрэн сайн сайхан байгаарай гэж өрөөе. Малчин заяа дуугаа та бүхэнтэйгээ хамтдаа дуулж дэлгэрэх найрын хамрын аяр шгийг өгчөөё. За сайхан дуулаарай та бүхэн. Баян ганцхан цоргой сэтгэл малчин таныхаа ухаантай боорхаа цолтой күшиг очирадана тонда эдний кото
За баярлалаа. Баярлалаа. Маш чухалтай Монгол түмний маань заяа баян мөнхөд өөдөө дэшээ бадарч мандаж байх болтугай. За Завхан нутгийн авьяаслаг сайхан эрхэм уран бүтээлчид адарсран гэсэн билээ. Энэ сайхан хүний дуу мөнхөд түмний маань зүрхэнд хоногшид дуулагдаж гიშгэлж байдаг учраас амар төвшин гэж өрөөлтэй сайхан дуугийн та бүхэнтэйгээ хамтдаа дуулъя. Айл хатлаараа аав ээжтэйгээ алаг хүртэйгээ амар хантайгаа амар амгалан байхын өрөөл өргөё. Одоо Завхан сайхан нутгийн авьяаслаг сайхан хүмүүсийн нэг бол Чулуунхүү гавьяат маань тий. Энэ сайхан эрхэм хүний аялгау заллага дуугаа за хөгжимгүй найр хөгжөөж та бүхэнтэйгээ нэг бодог дуулъя. Нарийн дуураа сөгжж байна. Хоёр сүнч жоохон хоёр тал руугаа шуурхах явмаар юм байна. За заллага дугаа зориулъя. Энэ сайхан өргөний хойморт хүндэтгэл дүүрэн хүрэлцэн ирсэн аваргын маань одоо дандаа ойр дотны амьдрал ах үе, ажил үйлс, одоо молын гişиг үеийн дэлгэрхэд үргэлж хамт байсан эрхэм ахан дүүст нь Алт нутгийн зан олонд нь зориулан дуулъя. Заллага дугаа өргөн барий. 2 дугаар удгийг бүсгүйчүүд дуулна. 3 дугаар удгийг залуучууд дуулна. За ингээ банзагч Бурмаа хоёрыг авьяаслаг ард түмнээс босгондоо. Өдөртэй нутгийнхаа тий. За.
За ингээд аврагтаа зориулаад бүгдээрээ нэг алга ташлтыг өргөн дэвшүүлье. Шү. Сайхан дуулбаа таа түүхийг хийх ерөөл ихтэй сайхан тийм ээ. За тэгээд энэ сайхан 100 жилдээ өдөвтэйчүүд маань амжилт бүтээл дүүрэн хүн болгон өсөж дэвжсэн айл болгон амжилт бүтээл гаргасан ерөөлтэй сайхан жил байхыг хүсээд дэлгэр найрын хамар дуугаа зориулан дуулъя. За. За дахиад одоо аврагын гэрүүд алга ташлтыг өргөн барина. Монгол түмний сайхан ерөөд үеийн шингэсэн алга ташлтын авшиг уян бол бас айл болгонд ерөөд болгож байдаг сайхан зүйлээ. Настан мордод надтай эцэн хэлмэрт галдээ доо
сөрнөж дүрцнэ дүүрэн бэлгтэй бэлгэрний хойморва Ora бүрдэгтэй ом хатагтай өргөө байна Баярлалаа. Дүүрэн бэлэгтэй дэлгэр өргөний хоймод хүндэтгэл дүүрэн хүрэлцэн ирсэн та бүхний маань азаа сайхан боордууд нь амар амгалан байх болтугай хүүхэд орчоод цаваа цоолгон байх болтугай хүн бүрийн хүссэн сонсон бодсон зүйл нь сэтгэлчлэн бүтсэн ёроолтой жил байхыг хойдод нөрн шүний хүрээ Зогны аль дээр бас аймгийн удирдлагууд маань ерөөд үлгээ хайрлаж аймгийн уран бүтээлчид маань бас дуудуугаа өргөн дэвшүүлнэ. Ойгон багнаа ойгон нуурын араас Монголын тусгаар цагтлын төлөө одоо бүхэл амьдралаа зориулсан манай ялуу утгын өсөн гэрийн бөөрнөөс одоо бараг ойрхон газар Өндөр цаан гэдэг энэ үйлчнээс Монгол улсын авраг малчин төрлөө. Өндөр цаан гэдэг нэр би бас энэ хаалгаар хараад байна. Уртлын нөмөр хөдөргийн нэр одоо төсгөр харагддаг ийм сайхан харуулстай сайхан үйлч байна. Тэгээс Бадар Жамсан маань Монгол улсын авраг малчин боллоо. Монгол улсын авраг малчин болно гэдэг таны олон жилийн бичээр зүтгэл хөдөлмөр санаачлаг. За сая миний нэг Бадар Жамсан гэдэг шүлгэн дээр одоо маш тодорхой сайхан бас гаргаж өглөө. Тэгээд бас энэ шүлгэн дээр бичсэн шиг таны хичээл зүтгэлийг Монголын төрөнд бас та Монгол улсын засгийн газарт нэртэй боллоо. Ингээд таныг Монгол улсын авраг болоход таны гэр бүлийн хүн бичиж орлоогоо. За энэ бас хүрэлцэн ирсэн сарлсан тий. За энэ хүрэлцэн нутаг улсын ахын багийн тэгэхээр орлоо үлжтэй төмний одоо бас заяа буюу түшсэн гэж одоо бас бодож байна гэж бодож байна. Ингээд Монгол улсын авраг малчин болно гэдэг бол маш өндөр хүнд хэцүү ажил гэдгийг бол одоо бүгдөө мэднэ. За харин энэ Монгол улсын авраг малчны Монгол улсын авраг гэдэг нэр төрийг хамгаалж явах гэдэг бол бас их үүрэг хариуцлага гэж бас бодож байна. Хүмүүс цаашдаа таныг бас аврагаа гэж хэлж дуудах болно. За хүмүүс бас танаас үг сонсох гэж, таны заавар зөвлөгөөг сонсох гэж, таач бас нутаг орон багийнхан
одоо бүхний тэргуунд одоо явах ийм үүрэг хариуцлага одоо бас олгож байна. Тэгээд Монгол улсын авраг гэдэг энэ сайхан нэрийг өндөр төргөж явна гэж одоо бас итгэж байгаагаа хэлье. За энэ жил манай Төлөвтэй сумын маань түүхт 100 жилийн сайхан ой болно. Тэгээ бүгдөө бас Төлөвтэй сумынхаа 100 жилийн ойг дэлгэр сайхан тэмдэглэж ойн хоймортой одоо бас аварга өрн залж өргөн дэлгэр бас сайхан наадцгаая. За энэ жил бас манай Отхон дэнгэр хайрхны маань төрийн тахилга болно. Замун баруун бүсийн хурд дан шиг болно. За энд их олон уяачид одоо бас үйлчлэн ирсэн байна. Тэгээ энэ баруун бүсийн хурд дан шигт хурдан хүлгээ сайхан сойж доноо хөндий одоо бүгдөө бас сайхан дэлгэр наадцгаая. Тэгээд хүрэлцэн ирсэн нутаг усны ахан дүүс та бүхэнд дахин талархал илэрхийлье. За энэ жил галан морин жил зохончуудад ямар үр өгөөж өгдөг талаар сая төвшин гишүүн маань бас ярьлаа. Энэ галан морин жил малчин төмний маань нутаг усны ахан дүүс та бүгдийн маань бүгдийн ажил үйлс дэлгэр тэгш дүүрэн сайхан байхыг хүсэн өрөөё. Ингээд манай Завхан аймгийн хөгжимт хөгжмийн театрын одоо бас дуучин Отхон чимэг байна. Та бүхэнд одоо бас завхан нутгийг төлөөлж ая дууны сайхан мэдчилгээ өргөн барина. За баярлалаа та бүхэндээ. За ингээд энд хүрэлцэн ирсэн бүх сайхан хүмүүстээ Улсын аврагаас орч хоёртой аз жаргал эрүүл хамгийн сайн сайхан бүхэн хүсэн өрөөгөө 4 цагийн тал хэмээх сайхан дуу өргөн барья. За баярлалаа та бүхэндээ зориулаад Хаван Эрдэнэ хэмээх сайхан дуу мэдчихье.
자우리 우주로야 작은하실 듯한 대대맥슈닝 어떠시기 두던 소리게 말지나 온가에 가자기로 지키게 양금 하산 오하늘에 맞추니 헛 다왕 일뛴다네 하와냐고게 그저스 다왕의 흥행식 대기사와 고스링 애미드 타방게 되대 아니 벌어 지치기 입에 타다 하왕이 디디디디 눈이 남해나 어디 놀아와이산 허러왕이네 나와란 사등에 배지 철근다 하왕이군이 관서스 하왕의 흥행식 대기시타와 구스딩 애미드 타운게르딩 하왕이군이 관서스 하왕의 흥행식 대기시타와 구스딩 애미드 За баярлалаа Монголын ёс гурвгээд үрээ хэрхийг миг сайхан дуг хэн зориулъя. зураг аваад байсан. Энэ хүүхдээс хот руу гүйгээд зураг уулгуулад байсан. Урдан гүйдэг хүүхэд байна. За ингээд аврагдаа. Оо ямар ч гоё юм бэ. Одоо хүүхдээс урдан гүйдэг болчихсон шүү дээ. Яста дараа юм аа. Заасан байцгаана уу тав хүндээ. Энэ хүү сайхан. Сайхан өдрийн мэндийг өөдөөд нь урган дэвшээлье тэгээд Монгол Улсын аврагч авсан ахыхаа гэр бүлд ажиргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөө энд хүрэлцэн ирсэн тав хүндээ зориулаад
Монголын өглөө шигээ үргэлж мандаж бадарч явахын өлтөйтэй зарим өөдөөд нь өргөн дэвшүүлээ ингээд таахындаа зориулаад Монголын өглөө. Ийм хоолой төлөвлөсөн юм байна уу?
나처럼 남긴 사람 목이 되지 구승이래요. 모든 저러다 믿음일세 저것은 시를 옷쓰기세 무릉기는 대답은 반드레 공기고 쓰라는 альтрия. Нийлүүг дараа нь Тэр Монгол улсын аварга малчин болсон хөтөлбөрүүдээр үнэлүүлж байгаа хоёр дүүгийнхаа энэ сайхан ёслолд Монгол улсын их хурлын гишүүн төрийн түшээ төвшин Зохион аймгийн Орийн спорт ууштай холбооны хөлийн дөрөнд гарын ганцхан төрсэн төвшин тэргүүнийхээ олон аймгийн секторынхаа баг оролцож ингэж яваадаа настан би одоо ярилцж байна. За Монголын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж түүхэн өв соёл одоо хадгалж яваа малчин төмний минь үлгэр жишээ болж хөдөлмөр зүтгэлээрээ төрдөө үнэлжүүлж Монгол улсын эрхэм одоо аварга малчин гэдэг эрхэм янаантай цолыг хүртсэн та хоёртоо чин сэтгэлийн халуун баяр хүргэж гал морин жилдээ улам их ажлын амжилт гаргахын үлдээтэй өрөөлөг өргөн дэвшүүлье. За тэгээ би бас настай хүний хувьд дуу сонссон юмнасаа бас ганц хоёр үг хэлье гэж бодож байна. За Монгол биеийн төдий аж ахуйн систем 40 гаруй жил одоо Зохион аймгийн удирдах системд ажилласан. Тэгээд Японы нэгэн одоо агуу эрдэмтэн хүн дуулж загч байсан. За Монголын энэ эрэтс уур амьсгалтай энэ одоо газар нутагт дасан зогтсон энэ 5 хошуу мал тэр эрэтс нутагт тэрийг дагаж маллаад энэ алсын хол нутгаа харил хамгаалаа байдаг энэ малчин төмнийг өнөөдөр дэлхийн ямар ч хөгжсөн улс орн дахиж бий болгож хичээж чадахгүй шүү. Энэ бол Монголын түүхэн энэ ихтгэлийн улсуудаар хоол мал юу явуулаач яагаад энэ явуулаач
Цааш нэрийг одраагаад аваад явах энэ үндэсний хөвшүү. Энийгээ та нар их хөндлөлт дээлж яваарай гэж ингэж загч байсан их сэтгэлд хоногчдгийг. Өнөөдөр бас их хурлын одоо эрхэм гишүүн болон аймгийн засаг дарга нарынхаа бас дэргэд малчин төмөн таа үгтэйгээ төлөөлөөд Завхан аймгийн энэ бэрээнд болсон энэ одоо эрүүл сайхан сүргийнхаа нах сүү, арис шир, ноот ноолуурыг одоо улсын жилтэй дэлхийн нэртэй одоо брэнд болгож малчин төмнийхээ ашиг орлогыг аривжуулж ингэж явахгүй болвол энэ малчин төмөн чинь цааш ялангуяа залуучууд өв залгамжаад явах юм ховордох нь байна шүү. Гишүүнийгээ бол бас завхнаас төлөөлөж энэ 4 жилээр барахгүй 8 12 жилийн ийм одоо төрийн түшээ байх нь та алсын энэ бодлого төлөвлөгөөндөө хүртэл энүүнийг одоо тусгаж хэрэгжүүлээрэй гэж одоо бас малчин төмөн төлөөлж одоо гишүүнүүдэд загж байдаг юм. Ингээд одоо гал морин жилд завханчууд ялангуяа төлөвлөлтөч 100 жилийн ойтой бүгдөө одоо сансан бүхэн сэтгэлсэн бүтсэн үлзий дэмбэрэлтэй амжилт төтөл ариунтай байхын үлзийтэй өрөөлөг өргөн дэвшүүлье. сайхан нутгийн эрхэм замгалны маань 5 тансагтай ширээ дүүрэн бэлхэж явах болтугай 5 эрдэнэ төгшөө болон тал дүүрэн бэлчиж явах ерөөл үеийг энэ сайхан дуугаар өргөн дэвшүүлж байна. Сайхан дуу хайр тааж амьдрын гэж сайхан дуу зориулъя. Сайхан гэж явуулдан зориулъя. Ичтэй сайхан аауд энэрэлтэй сайхан ээжүүдтэй зориулж өргөн байр хамтдаа дуулъя.
хүссэн учрын сайхан хорвоо амьдрахын учрын 도를 속에 찾고 나오는데 너무 부디게 오라네 이 시기에 너무 야오는데 어쩌에게 낯선다 오하라데 오되게 되세 무슨 노출이 사르르 헤르다주 엔들히 노출이 За Монгол думмаа сайхан ижи аваа хүндэтгэн дээдэлж адуумадаа дээдлэн хүндэтгэж за уул ус нутаг усаа хүндэтгдэг ийм сайхан ард түмэн адуумадаа магтсан сайхан дооны үргэлжлэлд манай адуу дуугаа та бүхэндээ зориулъя. За тэгээ адууны сайхан шиг үеийн заяа ашиг мөнхөд ард зангуудны маань ивэж явах ёроол өргөж манай адуу дуугаа та бүхэндээ өргөмөрье.
Ерөөд энэ дэлгэрсэн өнөөдрийн сайхан өдөр энэ сайхан өргөнд хорон сүгэлсэн эрхэм ахын дүүс маань ирчүү дэлгэр сайхан жилдээ эдгэрэн хамаалан эрүү саруу энгтэн эдгэрэн дөрвөж төрхийн мэдээ төрөдөг таахныхээ халуун сайхан надрад ашлаар өдөөд өргөнд шүү. Тэвэр нүрэг батарч явалтгаа түмөр нэмаа. За сайхан дуучин хүмүүс ирсэн юм чинь дахиад нэг дуу баяжчмаар санагдав. За яагаад гэвэл одоо ажлын иржээ 100 цагта төдөлтэйчүүд маань 100 жилийнхаа тэмдэглэх учраас хот магна гэж сайхан дог зориулъя. Олон сайхан эрдэм төгс уяачид эрдэнэт хурдан хөлгүүд энэ сайхан нутгаас төрөн гарч байгаа энэ цаг дээр бас сайхан уяачдын маань төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. 100 жилдээ за тэгээ олон сайхан айраг төрүүдтэй наадах ерөөл өргөж хот магна гэж сайхан дог аавгандэн зориулъя. За тэгээ За буурлмаар гүшиндээ бэлгэлнэ.
За эхэрлэг гişүн улсын аваргаас тэр халуун шуутай мал. Яг л да. За гарч байгаа. Хадаг өрөө Номхон зүгээр ундаг мөр. Тийм урдын байхгүй. Өөрөө мөр уйхгүй байгаа ахын тий. Зүгээр л ундаг мөр. Тий. Нэм дорчоо миний өдөхөд яа. Чамаар санаад байхтар. Наач одоо тижэл дунаад байж идэг байсан. Тэ зөв талаас наач. Зүгээр зүүлгэн наач худлаад гэж байгаа. Номхон байгаа. Бүр хажууд наалтчих. Тэ аагаал зогсчих. Номхон наач. Өөё. За. тэгээд өөртөө ундагаан тэгээд энэ өө баснаа гэдэг. А зөв. Аа. За тэ хоол. За. Олон жил байна наач залуу юу байгаа. Энэ жилдээ өрөө юу байгаа. Энэ мөр гойгон нөрөө юм. Тэ. Мамин хөө. Нэлээд тухтаасаа ер нь энэ хөтөлбөр зүтгэндээ өндүүлэх гэдэг бол бас ахтуу хамаатан өөрийн одоо ажил үйлсээс гадна нутаг ууд бас дандаа ивэж гэж явж байгаа. Манай төлөвтэй сүлжин бол одоо ойгон өөрийнхөө ивэж байж байгаа. Ер нь бол бас Монгол даяар нэр алдрын төгсөн юм сайхан сум орон нутаг байгаа. Чи өөрөө бидгээ ингээ та бүхэндээ энэ Солонгоё хоёр уран малчин та одоо нутгийнхаа он олныг юу нутгийнхаа уул ус авдгууд юм хөтөлбөр байгаагаа хол засагтаа баярлалаа. хаж байна. Ингээ та хэд маань тухтайхан сайхан суугаад найраа үргэлжлүүлээд дуулж хууртаад байгаа. Бид одоо бас дараагийн ажил өгч байгаа. Сая болоо шууд явчихгээгүй манай ээж жоохон буруу байна. Эргэж орж ирээд гарна гэдэг нэг хэлсэн. Харин тэгсэн тэ. Нүгөө тэгээд чимээ зүгтайгаа юм шиг явчихгүй. Тэгээд та хэд маань харин сайхан тухтайхан сууж найраа үргэлжлүүлээ. Баярлалаа. Сансгаад цооч байл малчин танаа. Аян амхан цуурахгүй гэдэг малчин таних. Санга Монгол улсын авраг малчин болсон. Ахын ч одоо цаашдаа хөдөлмөрийн баатар гараад малчин болсон. Баярлалаа. Hayır yapçı yapçı. Дахиад энэ кэрэ явах юм уу? За энэ сайхан өдөр дүү Насмагийн дадар жинцмөр хорос сүрэн нар улсын авраг малчин болсон дэх чинь маш их баярлж байна. Хоёр дүүгийнхээ цаашдсан аж амьдрал эрүүл ингэх ажил хөдөлмөр нь өндөр урт удаанаас хойч үедээ их сургамж зөвлөгөө өгч одоо хөдөлмөрийн баатар болохыг хүсэн өрөөё. За тэгээ сайн сайхан бүхний хүсье. Энэ туран цугларч ирсэн одоо нутгийн ард түмэнд одоо морин жилдээ амар сайхан залгаараа гэж өрөөё. Одоо өнөөдөр улсын авраг болж байгаа нах цагта болон бэр ихчтэй энэ өдрийн мэндийг дэвшүүлээд энд ирсэн хүрэлцэж ирсэн ах トゥ болон хамаатан садан найз нөхөд байгууллага хамт олонныханд бүгдөөрэнд нь баярлсан талархснаа илэрхийлмээр байна. Ах эгч хоёрыг одоо би цаашаа гавья таваараа гэж ерөөл дэвшүүлье. За миний ах одоо ээжийн дүү дадарч ямц Нансногийн дадарч ямц одоо хөдөлмөр сайн хийж энэ одоо сумын улсын сайн малчин авч байгаа тул их баярлалаа. Одоо би өөрийн 3 эмэгтэй дүүтэй
дүүнрийнхээ төлөөлөөд ерөөсөө баяр хүргэж байна. Миний ах цаашаа одоо улам их зүтгэж хөдөлмөрийн амжилтыг бүрэн гүйцэд сайхан хүргэхийг одоо ерөөсөө өрөөж байна дээ ах та. За миний одоо том хүрэг ах Дадар Жанцсан төрсөн эгч Хорл гаруй хоёр маань улс орондоо одоо хөдөлмөр зүтгэлээ өндрөөр өнлүүлж энэ их том улсын авраг малчин гэсэн цол хүртсэнд маш их баяртай байна. За тэгээ энэ хүү өдөр одоо шагналаа гардан аваад нутаг орон ахын дүүсээ ураад ингээд хүндэтгэлийн цайрлагаа хийж байна. Тэгээд ард сайхан болж байна. Сэтгэл өндөр байна. Тэгээд дүүнэрийнхаа манай миний эгч чинь эгч хорлогоор маань одоо миний дээдийн эгч бид нар чинь ингээд зургуулаа. Тэгээд дүүнэрийн төлөөд одоо сайхан гэр бүл эрүүл энх аз жаргал сайн мөрөнд хүсэн өрөө цаашдаа улам сайн ажиллаад хөдөлмөрийн баатар болоо гэж өрөөё. За өнөөдөр миний төрсөн дүүгийн үйл ажиллагаанд ирсэн нутгийн ард иргэд ахын дүүс хамт талан одоо энэ өдрийн мэндийг хүргье юуны өмнө. За тэгээд миний төрсөн дүү Дадар Жанцсан улсын авраг малчин болсонд баяр хүргье. 6 хүүхдийнхээ нэрийн өмнөөс дүүдээ бүгдэнд нь баяр хүргье. Нийт ирсэн нутгийн ахын дүүстэй бас энэ өдрийн мэндийг бүгдэнд нь баяртайгаар дэвшүүлье. Ингээ юуны өмнө Монгол улсын авраг малчин болсон Дадар Жанцсан ахтай болон Хорл гаруй эгчтэй цаашдын ажил хөдөлмөрт нь сайн сайхныг хүсэн өрөөж хөдөлмөрийн баатар гавьяат малчин болохыг хүсэн өрөөё. Тэгээд төрийн түвшээд аймгийн удирдлагууд, сумын удирдлагууд заагны олон түмэн олноороо чуулсан одоо сайхан улсын авраг малчны маань залах сайхан болж байна. Тэгээд шигшиг дарсан тоонондон утаа дуусан хадагтай ширмэл хорилгон дээрийн азийн дөрвөн бэрхтээ давхиад буухад цоожгүй байл малчин таних дайнд ганцхан цуурахгүй сэтгэл малчин танихаа гэдэг ингээ ойгоны шаргал хөндөдөд маань үе үеийн улсын авраг малчид олноороо төрхийн одоо ерөөлийг дэвшүүлье. Тэгээд энэ сайхан өндөр цагааны өвлжөөнд одоо өнөөдөр Монгол улсын авраг малчин тодорж байна. За өнөө жил арга байхгүй одоо бас сайхан өвөл болж байгаа. За ингээ таа бүхэндээ хамгийн сайхан мөнийг хүсье өрөөё. Тэгээд Дадар Жанцсан ахта Монгол улсын авраг малчин болсон баяр гэж хөдөлмөрийн баатар гавьяат малчин болохыг хүсье өрөөё. За миний бат Дадар маань аймгийн авраг болоод агштаг шашаал хагаад дараа нь улсын авраг болоод найр урмаа хийгээд ингэж байж байгаад бац хүний үгээр баярл талархаж байна. Ингээд энэ хоёр улсын аврагс энэ хоёрын хөдөлмөрийн жигд байж орон нутгийнхаа залуучууд үлгэр жишээ болж олон сайхан залуу малчныг араасаа дагуулахын зэрэгсээ урт удаан алсахыг хүсэн өрөөж байна. Галморин жилийн босгон дээр Монгол улсын авраг малчин цол бүртж байгаа Завхан аймгийн Төдөвтэй сумын Ойгон багийн малчин Нансалмаагийн Дадар Жанцсангийн гэр бүл 2022 онд аймгийн хошоо авраг малчин болж исэн юм байна. Ингээд энэ жилийнхөө улсын авраг малчин болж байгаа танай гэр бүлд юуны төрөнд халуун баяр хүргье. За баярлалаа. Мал аж ахуйн салбарт хичнээн жил ажиллаж байна. Мал сүргээ хэдэн төрөл дээр нөсгөө үржүүлж байна. Мал сүргээ 4 төрөл дээр нь. За яг өөрөө би бол малчин багасаа малдаар өссөн. Яг бие дааж мал эхэлсэн нэг өөл нь цэргээ салгачрал яг бие дааж мал авч ясан да. Бадралыг 250 хойно аваад тэгэл тэрийг яг бие дааж анхны чинь нэгдлээс ч одоо тэр үед чинь илгээлтийн эзэн гэж гараад тэгээд нэгдлээс нэг 10 хонь нэг мөр бэлгэнд өгчээсэн тэр мал одоо энэ улсын аварга тэмдэг явсан байна да ерөө. Тэрүүгээрээ бахархаж байна да. 10 хонь нэг мөр өгсөн тэр мал одоо өссөөр байгаа л 1000 доллар тэгэл одоо аймаг улс олчлоо да. Баярлалаа. Одоо хэдэн таны талхай малтай байна? Малынхаа ашиг шим үлдэр угсааг нь яаж сайжруулж байна? Одоо нэг сүүлийн ерөн тогтмол 12-3 жил чинь би чинь 1105-аас 1320 хооронд яг тогтмол 11-2 жил байна уу. Тэгж ерөн тогтмол малаа яг тэн дээр барьцсан явж байгаа. 4 төрөлдөөрөө явж байгаа те. Ашиг шим болохдоор яг зүгээр үйлдвэр угсаагаар үйлдвэр угсаа бол яг би Баян үлгийн илүү нугалант тэр хамгийн сайн улаан утас авчир тавиад одоо Сүхбаатар Дорнод тавиагүй газар ерөн байхгүй. Одоо сүүлийн үед нь болохоор юу тавигдчихсан явж байна. Сүхбаатараас Англи утас Сүхбаатарт ирлээ зэтэд гарсан. Одоо нэг Английн ирлээ утас тавьчихсан. Нодлон төлөө авцсан. Одоо энэ жил 2 дахь жилээ төлөө авах гэж байна.
жин нь болохдоор яг хөөхтөр яг юуны Баян үлгийн жин чинь манайхны ончин бол 17-8 төлөг байдгийг. Одоо минийх бол тэгэл 20-с дээш төлөг нь. Одоо дахиад энэ англи ирлий зороод гарчихтаар нь 23 4 бол болоо өвчин гэсэн бодолтой тэгэл чанарын өвдөлтийг жирэн тогтмор явж байна да. Мал маллах арга туршлагаасаа тагаас хуваалцаач. Танай нутгийн онцлог юу вэ? Манай нутгийн онцлог ерөөсөө тэгэл мал жах ч л одоо манайх жинхэнэ мал малж жахал газар л да. Уул ус, хужир бүхэл юмнууд нь ер нь бэлэн. Бид нар ч өөрснөө бас мал малынхаа хажуугаар бас газар тариалан жоохон эрхлэн бас өөрснөө зөх хэмжээний услагаатай юундаар газар тариалангаа эрхлээд бас ногоон дижэл авчихсан. Одоо энэ өвсөнд бас би чи энэ жил 5 гад өвс тарьсан дэрийг авчихсан. Тэгээд дээрэс нь өвстөөс авчихсан. Ер нь л манай нутаг бол ер нь мал малж жах яах чарга байхгүй нөгөө уул ус маань нөгөө дэлөө утг жалхан тоцогдоход өстөө нөгөө хотгодуудын үлгээ оогн сайхан хатаа ээж маань ямар илээд явсан сайхан л нутагтаа л одоо гоё сайхан л амьдарч байна да тэгэхэд. Залуу малчтай хандаж та юу гэж загтаг вэ? Залуу малчтай ч одоо тэгэл угаасаа л бид нар чинь малчт чинь биднийг л дагаж явдаг юм чинь. Угаасаа одоо би чи өөрөө нөгөө төвөрч шүү дээ бас. Одоо манайхан чи өөрснөө захын баг манай малчт чинь захынх нь баг нэг юу дуудаал 200 он очих шүү дээ. Тэрийг борлуулаад одоо ч манайхан ч өөрөөсөө бараг л бизнесмен болцсон гэдээ хэлчихд бараг илүүдэхгүй дээ бараг. Малчт нь өөрснөө хийжтэй гардаж. Одоо ч малаа очил яг юунд зохтоо чинжийн гар дамжуулахгүй. Шууд өөрснөө шууд үйлдвэртэй аваачгаал үйлдвэртэйгээ харьцаал тэгэл явчихсан те. Малчт маань юу тэрийг л юм болгоно одоо харж л сурж ялангуяа одоо манай баг ялангуяа баг шалгуулдаг бол манай багийн мал бол захын дол нэрэ тасарсан доо шолоох байлгт. Тэ жиммин ер нь бүх юмараа болвол тэ. Нууд ер нь хэр хийдэг вэ? Хийх үү? Хатар хийнэ. Ер нь жилийн 4 үйлдвэрлэлт 4-өөс 6 нүн шүү. Тэгэхгүй бол чинь тэгэл мал ухаас таргалахгүй 4-өөс 6 нүн. Уг нь нэг 7 8 10-аад нүдгээс одоо тэгээ сүүлийн үед авах зүг бэлчээр жоохон тийм болоод тэг 4-өөс 6 нүндэ. Ямар ч байсан нэг 6-аас хэлгээд байна. Мал ухаан таргалахын хувьд бол нийгмийн хариуцлагын хүрээнд ер нь ямар ажлууд хийдэг вэ? Нийгмийн хариуцлагын хүрээнд ихтер чинь за коронагийн жилд би чи бас коронавид бас нөгөө өөрөө тавирчин байсан болохоор эмнэлэгтээ би чинь 3 хон бэлгэлээд бас онцгой байдал чинь бас 90 хон маань бэлгэлээ. Би чи бас сургууль явж хөөрхөн бас тэгээ сумаар нутагт хандуу сайн өгнө шүү дээ. Одоо 100 жил болох гэж байгааг л сая энэ жил чинь 100 жилдээ нэг сая төгрөгийн хандуу өгсөн явж байгаа жишээний тэгэл одоо бүх нийгмийн хариуцлага гэдэг чинь. Одоо эдрийг баяраа ихтер цөмөр ирсэн байгаа нэг ганц цааны өгнөгээд албан газруудаа тэгэл явж байгаа шүү дээ. Тослох малчин би одоо жил болгоо шүү дээ. Бараг тэ сүүлийн 10 жил. Түрүүчийн маань тослох малчин маань сумын авраг малчин залчин болоо явцсан шүү дээ. Ажилгүй залуучуулаас авармаа урц одоо бид нар чинь тэгэл бас давхар авна шүү дээ. Энэ өвлжөө ер нь ямар нэртэй өвлжөө вэ? Хэдэн жил өвлжж байна? За өндөр цагаан гэдэг нэртэй 83 оноос хойш л одоо би чинь 83 он гэтэр чинь 40 гаруй жил өвлжчихлээ шүү дээ. Энэ өвлжин төр тий 40 гаруй жил тууж ажил тэгэл улсын авраг гэдэг юу болцол хангалаа да. Яг энэ цолон зүгээр олон жил явж очсонтой л баярлж байна. Тэр улсын аврагын босго гэдэг чинь амар өндөр байдаг юм байна. Яг үндэ 14 онд ах чинь аймгийн авраг авал тэрнээс хойш чинь дараагийнхан цолонд ингээл горьчихсан хүн шүү дээ. Битүүхэнд яваад байсан. Тэгээ 22 онд чинь яг оршоо болгоод тэгэл явсаар гал тэр чинь тасраагүй шүү дээ. Сүүлийн 8 жил улс тодорхойлсон шүү дээ сумаас. Ер нь тэгэл хаагчгаал дараагийнх нь хэдэн залуучуулаа чаагаал өөрөө ч урдаа гарахгүй тэгж явсараа л яг эцээ тэгэл яг зүтгэсний төлөө дамжилт ирдэг л юм байна. Улсын авраг олсондоо маш их баяртай байна. Тэр чинь 86 оноос илгээл тэр гараад аавтайгаа хамт адуу харж гарч ирсэн. Тэ манай аав насаар адуу малсан. Адуучин хүн байсан. Тэ. Тэгээд одоо тэрнээс хойш 40 гаруй жил мал малж байна те. Миний нэг өдрийн ажил өгдөө босоод тэгэл цайгаа чинаалгаад сүүл сай өхөр малынхаа саагаал сүүл сайлаа хөөрөл итэ цагаагаа борлуулаад тэгэл ахаал оройны идэс сайлны ажил болон тэгэл нэг өдрийн ажил өнжингөл тасралтгүй малынхаа ажил хийндэ тий. Жилд ер нь хэдийн хэмжээний сүү цагаадаа боловсруулдаг вэ? Танах бас өрхийн үйлдвэрлэл эрхлэх үү? Цагаан эдээ боловсруулна захих хэмжээний эдэгээ боловсруулад амтэн хүнд өгнө. Сүүлийн үед ер нь залуу малчин эмэгтэйчүүд ховордож байна гэж яригдж байна. Танай нутагт ер нь хэр их байна залуу малчин эмэгтэйчүүд? Манай нутагт байгаа. Залуу малч зөндөө олон тий. Ажилсаг залуу охтууд зөндөө байгаа малч. Авраг малчны хувьд залуу малчин эмэгтэйчүүдтэй сандаж та юу гэж хэлмээрээ? За залуу малчтай ажилласаа хийгээд ихчийнхээ амжилтанд хүрээрэй л гэж яригдаа. Танах хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдүүдээ мал дээр манай 3 хүүхэдтэй. 2 банд, 1 охинтой. Малдаар
дунд бэнд амлалтаар гаргаад тэгээ манай бэнд ажил битээстэй хамт малж байгаа. Энэ ажлын багийн дарга одоо сумын төв дээр. Энэ хавар хэдэн төл хүлээж авахар бэлтгэлээ базаасаа. За энэ жил нэг 300 гаруй ой нурлаад 100 гаруй ямаа ишгэлнэ. 400-500-аад мал төлөлтөндөө. Үйлжил танаа нутагт хэр болж байна үйлчлэлттэй харьцуулах. Энэ үйл сайхан үйл болж байна. Дулаахан цас багтаа сайхан үйл болж байна. Энэ олон жил сайхан хөдөлмөрснийхаа үр шимийг хүртээд сайхан шагнал авсандаа баяртай байна гэж. Боллор тахил маандах эх нутгийн цэнхэрмэлми авэжимэн унган нутга алтан ургийн мөнхийн холбоо Өрний шууд зундаа чуу